Сая Магнасам дарагч бас өөрөө хэллээ. Экспортын борлуулалтад суурилсан төсөв гэж. Төсвийн дэлгэцтэй холбоотой асуудлуудыг бас онцсон. Энэ үндэсний аудитын газар бүрэн эрхийг нь яг яаж илүү чадамжтай болгох вэ? Яагаад тэгэхээр жил болгон ийм дүгнэлт гардаг, сөрөг, хязгаарлалттай дүгнэлтгүй гэж яваад байдаг. Холбогд халбан тушаалтнуудад үндэсний аудитын газар маань хариуцлага тооцож чадахгүй байгаа. Тэгээ би энийг үндэсний аудитын газар гэхээс илүү Улсын хурлын гишүүдийг их сайн ойлгож аваасаа, хараасаа гэж хүсэж байгаа. Яагаад гэхээр хэдүүлээ нийлжээж энэ үндэсний аудитын газрын бүрэн эрхийг чадамжтай холбоотой асуудлыг өндөж, хуулинд нь өөрчлөлт оруулж бас нэг тодорхой илүү боломжийг нь олохгүй бол үндэсний аудитын газрыг өөрсдийнхөө түвшинд бол ажиллаад байгаа юм. Зөрчил, хийдэл, аливаа хууль зөрчсөн асуудлуудыг бол гаргаж тавиад байгаа. Тэгээ хүргэж байгаа зөвлөмж, дүгэлтүүд нь өстө нохооч олж тоохгүй байна л та. Ягаад гэвэл эдгээр шууд арга хэмжээ авах бүрэн эрх нь байдаггүйтэй холбоотой асуудал гэж би ойлгоод байдгийг. Тэгээ энэ чадамжийг сайжруулах тал дээр Улсын хурлын гишүүд маань бас бодосоо хэдүүлээ ер нь нийлж байгаад энэ дээр бас нэг намрын чуулганд нэг арга хэмжээ авах нь бол зөв болов уу гэж би бодож байна. Хоёрдугаарт өчигдөр төрөмжт компаниудын захирлуудын холбоотой асуудал бас сошиал даяар явлаа. Энийг үнэн хэсгийг хэлээд өгөөч. Үнэхээр нэг захирал сарын 64.9 сая төгрөг аваад байгаа юм байгаа мó? Энэ мэдээж ажилласаа хийгээд явж байгаа бол үүсэх аргагүй. Гэхдээ үүний ард ямар хэмжээний ажлын бүтээмжийг бид нар ингэж үнэлт юм бэ? Гэдэг асуулт байна. За энэ гадаадын төслүүд бол үүндээ замарч байна. Хөсгөл аймагт хэрэгжиж байгаа доктортой хэлж уучлалыг хөгжүүлэх төсөл гэж байгаа. Нэг сайд очоод туслахаа тавьчихсан. Нөгөөх нь 2 жил самарлаа. Тэнд Монгол улсын зээл төлдөг хэлбэр тэнд явж байгаа. Тэгээ төслүүдийг ер нь үндэсний аудитын газар гадаадын ийм доктортой хэлж уучлалыг хөгжүүлэх гэдэг ч юм уу. Иймэрхүү төслүүдийг нь үндэсний аудитын газрыг нарийн ширэн шалгаж асуудал нь хаанаа байгаа вэ гэдгийг бүрэн тодорхойлж чадж байгаа юу гэдэг дээр би асуулт асууя. Баярлалаа. За Монгол Улсын ерөнхий аудитор Магнас Сүрэн хариулъя. 3 номерын микрофон. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Магнас Сүрэн. За үндэсний аудитын газрын тухайд төрийн аудитын тухай хуулиар үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орсны дараа шинжилэн баталсан ийм нэлээд сайн агуулгатай ийм боломжийн хууль байдаг. За олон улсын аудитын дэд байгууллагаас бол манай хуулийг бас нэлээд үнэлдэг ийм за бид нар ч гэсэн ажиллах эрх зүйн орчин бол бүрэн бүрдсэн ингэж ойлгодог. Мэдээ зарим ажлыг явуулсан, зарим сайжруулах зүйлүүд байгаа. Энэ тал дээр бид нар бол саналаа уусгал явж байгаа. За бидний тухайд бол ингээд ажлаа бүрэн хийх бололцоотой байна. За гол асуудал бол аудитын шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой асуудал нэлээд яригдж байгаа. За бид нар бол аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газар гэдэг тусдаа зохион байгуулалтын бүтцийг нэгж бий болгосон. Бүх өмнө нь орхигдсон байсан датагаа нэгтгэж базаад хэрэгжсэн хэрэгжээгүйгээр нь ялгаад тэгээд нэлээд ажиллагаа явж байгаа. За тухайлах юм бол бид нар төр төчрөөс охирлын асуудлаар 7.2 тэрбум төгрөгийн өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа. Энэ бол үндсэндээ төсөв захирагч нар буюу дарга нарын гаргасан шийдвэр байдаг. Тэгээ энэ бол төлөгч бүрэн болцоотой асуудал учраас улсын ерөнхий прокурортой хамтраад энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр улсын прокурор төр төлөөлөх, төрийн эрх ашигыг хамгаалах субъектийнхаа шүүхэд асуудлууд тавиад ингээд бид нар бас боломжийн хүрээнд яагаад ингээд ажиллаад эхэлсэн байж байгаа. За аудитын шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой бид нар онцгойлон анхаарал явж байгаа. Энэ яг зарим томоохон асуудлууд, бодлогын хэмжээний асуудал бол 1 жилд шийдэгдэх боломжгүй юм асуудал байдаг. Тухайлах юм бол ерөнхий сайдад өгсөн энэ төрийн эмчит компанитай холбоотой асуудлаар өгсөн зөвлөмж бол өнөөдөр бид нар үнэлээ 50% гэж үзэж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр их хурл дээр энэ хуулийн төсөл нь яваад батлагдсны дараа л бид нар энийг бүрэн биелсэн гэж үзнэ үхээс биш. Ингээд манай зөвлөмж бол 50% байна л гэж ингээд явж байгаа. За ер нь харьцангуй үр дүн бол гарч байгаа гэж ойлгож байна. За хариуцлагын асуудлыг бол бид нар сайжруулаад явж байгаа. Өнгөрсөн жилээс зөрчил бол 11.9%-аар буурсан. За тоон дүн нь бол нөгөө өртгийн дүн буюу мөнгөн дүн бол жоох ихтэй байгаа. За ихтэй ерөнхий давтамжийн тоо бол буурсан. За өнөөдөр бол бид нар ингээд ерөнхийдөө
хууль хяналтын байгууллагад яг 25 оны санхүүгийн тайлангийн дүнгээр бол 18 асуудал хууль хяналтын байгууллагаар шилжүүлсэн. 252 одоо хариуцлага тооцоолох албан тоот одоо холбогдох газруудад явуулсан. За энэс гадна төсвийн хуулийн бор зүйл чиглүүлэх үндэслэл бол хүлээлэх болно гэсэн хүрээнд бид нар бүгд 53 төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд 2300 одоо алдаа зөрчлийг ялгаад 71 дээр танаа одоо харьяа байгууллагууд ийм зөрчил гаргачлаа. 73 дээр нинглээ, 4 дээр нинглээ, 5 дээр нинглээгээд бүгдийг ялгаад явуулж байгаа. Одоо дөнгөж сая энэ нөгөө аудит 6 сарын 15-нд тайлан нэгдэхдээ бид нар ялгаж салгаа явуулж байгаа. Жишээлх юм бол хамгийн өндөр тоо бол боловсролын сайд дээр бид нар 752 субъект буюу байгууллагын зөрчлийн асуудлыг явуулсан. За тэгээд тэрний дараа одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, эрүүл мэндийн яам гэх мэтлэн өндөр тоотой бол байна. За ингээд бид нар одоо эх 7 хоногоос ахуулаад энэ өндөр тоотой зөрчилтэй салбарын төсвийн ерөнхийлөн захирагчдын хүрээнд хилцүүлгүүд буюу уулзалтууд зохион байгуулж энийг хэрхэн яаж шийдэх үү, цаашдаа яаж зөрчлийг багасгах вэ гэдэг ийм асуудлуудыг ярихаар ингээ хуваар гарцсан гэд явж байна. За хоёрдугаарт саяын энэ төрийн өмчт компаниудын захирлуудын цалинтай холбоотой асуудлыг би товчхон хэлэхэд за төсвийн одоо зарлагыг яаж багасгах уу, орлого яаж нэмэгдүүлэх үү гэдэг асуудлаар судалгаа тооцоё гэдэг ийм чиглэл улсын хурлын шинэ удирдлагаас өгөгдсөний дагуу нэгдүгээрт хийсэн, хоёрдугаарт төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос энэ чиглэлээр тусгайлсан одоо ийм судалгаанууд гаргаж танилцуулах үүрэг авсны дагуу бид нар бол хийсэн байж байгаа. Хариулт гүйцэтгэх 3 номер. За гарсан үр дүнг бол сая ингээд зарлагын хяналтын дэд хороонд өгөөд энэ асуудал одоо ингээд олон нийтэд нээлттэй болж байгаа шиг байна. За ер нь бол 64.9 сая гэдэг бол сарын цалин бол биш. Энийг бол би бас одоо төсвийн зарлагын хяналтын дэд хороонд дараад бас тайлбарлаж хэлсэн. Энэ бол тухайн ондоо ерөөсөө тухайн гүйцэтгэх одоо удирдлагад ноогдсон буюу тийм одоо хөрөнгийн дүн байж байгаа. За энэ дотор бол хоол унаа норж байгаа, жилийн эц давдаг нөгөө бүтээмжээс шалтгаалаад контракт гэрээнийхээ дугаа авж байгаа, урамшууллууд орж байгаа, бүх цалин нь орж байгаа. Ингээ бүх зүйл нь ороод одоо тэр гараад ирсэн дүнгийн 12 сард нь ноогдохоор ийм дүнтэй ноогдож гинэ л гэсэн ийм дүгнэлт хийж бол бид нар өгсөн. За зөвөр яг шууд хэлэхэд бол цалингийн асуудлыг би шууд хэлэх нь хаашаа. Гэхдээ энэ яригдж байгаагаас бол 2 дахин доогуур ийм үндсэн цалин нь бол тийм яг одоо нэрлсэн цалин нь бол тийм билээ. За тэгээд нөгөө бүтээмж ажлынхаа үр дүнгээс урамшуул авах. За 3 номер дахиад 1 минут гүйцэж хариулъя. Биш өгч. 2 номер. За Батэрдэн гишүүний асуултанд үргэлжлүүлээд хариулын үндэсний аудитын газрын хувьд гадаадын зээл тусламжийн хөтөлбөрүүдэд аудит хийдгүү гэж асуусан. Тэгэхээр үндэсний аудитын газраас санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитыг бол хийж байгаа. За санхүүгийн аудитаар 2025 онд бол нийтдээ 116 төсөл хөтөлбөрийн санхүүгийн тайланд аудит хийж нийт 40 дүгнэлт гаргаснаас өөрчлөлтгүй 23 дүгнэлт, хязгаарлалттай 17 дүгнэлт, 70 төсөл хөтөлбөрийг аудитын төвд хамруулан үтсэн байгаа. Төсвийн шууд захирагч утгаар нь төсөл хөтөлбөр дээр за 21 болон 25 онд гадаадын зээл тусламжийн хөтөлбөрүүдийн үр дүнг гүйцэтгэлийн аудит хийгээд мөн тайлангуул төсвийн байнгын оронд хургуулсан байгаа. Батэрдэн гишүүн тодруулъя. За баярлалаа. За Магнас өрн дарга өөрөө хамаар хэллээ шүү. Ажиллах хэрэгцээ орчин бол бүрэн бүрдсэн сэтгэл хангалуун байгаа гэдгийг. Тэгэхээр аливаа асуудал үүсвэл одоо бид нар та бүхэндээ ярина. Гадаадын төсөл хөтөлбөртэй холбоотой асуудал дээр санхүүгийнхний хувьд тайлныг хийгээд байдаг. Наад хүмүүс чинь ажил хийхгүй шүү дээ. Хөсгөл аймгийн хатгалаас тойлогтын чиглэлд хийгдэж байгаа 37.9 км зам 2 жил наад хүмүүс чинь ажил хийсэнгүй шүү дээ. Тэс ажил хийхгүй юм чинь санхүү нь яах вэ? Тэнд компани охироод байдаг, иргэд охироод байдаг асуудал байгаад байгаа байхгүй. Тэгээ та бүхэн зөвхөн санхүүгийн аудит яриад байна. Нөгөө талдаа 64.9 сая төгрөгтэй холбоотой асуудал дээр хоол, унаа, контракт, урамшуулал, бусад зарлууд бүгд багтдаг гэдэг зүйлийг сая хариуллаа. Энийн задлж та нараа бас тодорхой хэмжээнд доторчлолт нь үздэг юм уу? Энэ дээр алдаа дутагдал байна уу? 3 номер.
За бид нар энэ санхүүгийн манай одоо шинэ бүтцээр бид нар энэ өгөгдлийн дата анализ хийдэг ийм багуудтай. Тэгээ ер нь энийг нэлээд хийж бид нар энэ бодлогын одоо зөвлөмж шийдлүүдэд гаргах ийм шаардлагатай дээр нь их хурлаач гэсэн мэдээлэл хангах ийм болцоотой болж байгаа. Тэгээ энэ жил бол эхний ажил нь 10-аад төрлийн судалгаа хийсэн. За энэ төрөмчт компани цахим одоо програмд зарж байгаа мөнгө, хурал зөвлөгөөн, семинар, гадаад томилт гэх мэтлэн. Тэгэхээр энэ бол яг одоо саяын таны ярьснаар ойлгож болно. За бид нар бол энэ нөгөө баланс дээр нь гүйцэтгэх удирдлагад нь ноогдж байгаа цалин урамшуулалттай адилах оролт зардал гэдгийн л 12 сар хуваагдаад ноогдол нь ингэж ноогдж байна гэдэг байдлаар тавьдсан. Нарийнфлаад мэдээлэл авна гэвэл төсвийн зарлагын ялтын дэд орон дээр болоод бусад газар байж байгаа. За түрүүний таны хэлдэгтэй холбогдуулаад одоо энэ төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгдсэн тайлан хилэлцдэг энэ процессыг нэлээд сайжруулах шаардлага байна гэж үзээд зарим байнгын ородоос бол бидэнд сангийн хамтаа хамтраад юм боловсруулж 9 сарын 1 гэхэд одоо За Батэрдний Батүлзийн Батэрдэн гишүүн тодруулъя. Дуудуулж ах чи тээ. Намайг байгаль орчин аюулт шүүслийн сайдаар ажиллаж байхад байгаль орчны яам дээр 24 төсөл 170 сая доллар орчим байсан. Гадаадын энэ хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн аудит яг хийгддэг үү гэдэг дээр хийгддэг гэж хариулсан. Би ч өөрөө хийлгүүлж ирсэн. Энийний үр дүн хангалтгүй байгаад байгаа дээр л асуудлууд байгаад байгаамаа л гэдэг би хэлээд байгаа. Тийм учраас та бүхэн өөрсдөө хууль эрх зүйн орчин дээр асуудал байна уу? Та бүхний хөргүүлсэн зөвлөмж гэдэг юм уу? Үр дүн хүрэхгүй байгаа юм биш үсттэй. Өнгөрсөн 2024, 2025 онд байгаль орчны яам тэгвэл ямар дүгнэлт авсан бэ? Хязгаарлалтай дүгнэлт аваад сайжрах ёстой. Олбогд галбан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Тэ? Сөрөг дүгнэлт авсан бол хариуцлага тооцох ёстой. Сайжрах ёстой. Тэр үйл ажиллагаа. Тэгвэл байгаль орчны яам 2024, 2025 онд ямар дүгнэлт авсан бэ? Хэдэн гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа вэ? За хэн хариулах уу? 3 номер уу? Хаана уу? За тийш микрофон дээр суух уу? За 3 номер Магнас өрн дарга. За товчхон хариулчих. За гадны зээл тусламжтай холбоотой бид нар бол хийдэг. За өнгөрсөн жилүүдийн манай зөвлөмжийн дагуу сангийн яам дээр зохион байгуулалт хийгээд тухайн асуудал болгон дээр өссөн одоо олон тийм төслийн нэгжүүд өснийг бүгдийг татан буулгаад тухайн одоо яам дээр нэг л нэгдсэн тийм юутай болоод төсөлтэй болоод нэгдүгээр зардал хэмсэн, хоёрдугаар тодорхой болсон. За манайхан бол энэ жилийн дүгнэлтэн дээр бол гадны зээл тусламж дээр хэрэгжиж байгаа энэ төслийн хөтөлбөрийн зөрчил бол ихссэн байна. Энэ дээр онцгойлон анхаарч гэж үзсэн. Хоёрдугаарт нь бол энэ хөрөнгийг бол эргээд үр ашигтай зүйл зарцуулаач гэдэг юм санал байгаа. Дээр нь хөрөнгөөс төслийн үр дүнд бий болсон нөгөө хөрөнгийг бүртгэж хүлээж авах ашиглах асуудал их муу байна. Зарим газрууд авахгүй байна, орон нутг нь авахгүй байна, хүлээж авахгүйгээс болоод олон асуудлууд байна гэдэг юмыг бид нар их дэлгэрэнгүй гаргаж тавьсан байгаа. За байгаль орчинтой холбоотой асуудлаар энэ жил бол 2025 оны За сөрөг дүгнэлт авсан гинэ. За отхны саран чулуун гишүүн асуулт асууя.